Монгол дүүргийн 11 дугаар хороонд 2014 онд бүгд найрамдах Хятад ард улсын 100% хөрөнгө оруулалттай Fusion компанид 72 айлын орон сууцны ерөнхий захиалагчаар ажиллан иргэдэд худалдан борлуулжээ. Гэвч барилга ашиглалтанд ороод 2 жилийн хугацаа өнгөрч байхад хан туурганд хэрэгжихтэй хөгцөрч мөөгөнцөртөн иргэд амьдрах нөхцөл хүндхэн болж иржээ. Энэ талаар иргэд ард түмний төлд хандсан юм. Тэдний хэлж байгаагаар байр ашиглалтанд орсон цагаас эхлэн өвлийн үйлдвэрлэлд их хүйтэн мөн дээр нь банк чийг үнэлдэг хан туурга нь устсан байдалтай байдаг гэсэн юм а. Тэрчлэн ялах хүүхэдтэй айл амьдрах ямар ч боломжгүй хүүхэд нь байнга ханаад хурж хатгаа авч байгаагч дуулгасан юм а. Харин захиалагч болон бүгд найрамдах Хятад ард улсын хөрөнгө оруулалттай Fusion компанийн хувьд засаж байна хэмээн орж ирдэгч өнөө хүртэл дөрвтэй засвар хийсэн зүйл огч байхгүй. Мөн түнчлэн Хятад эзэд нь удаа дараа иргэдтэй уулзахаас зайлсхийн зогтдог талаар хэлж байсан юм а. Бид энэ талаар тус байрны борлуулалтын албаны ажилтан эмэгтэйгээс тодрууллаа. Тэгээд уг нь ямиг засч өгье гэж бол албан ёсоор хэлсэн байж байгаа шүү дээ. Албан бичигч өгсөн байгаа. Энд чинь нөхс албан бичгийг уунштай ерөөсөө юу ч өгөөгүй ч байгаад байгаа юм биш. Энэ хүмүүс мэдсэн юмыг хүлээгээл авцсан байж байгаа. Улаан цай бид нэр өгсөн 3 төлөв танах бодлоо засан дүрсэгдэж шүү дээ. Бид тэрнэр юу тайлбаргүй ганцхан одоо хөгжиж байгаа юм биш шүү дээ. Энд оршин суугч байж танах жил болгон хүйтэн байдаг те. Тэгээд зөндөө асуудал байдаг. Орж ирээд худлаа үнэн засан дүрсэлдэг. Тэгээд би чи энэ хятад захирлуудаа ууцгүй н орчуулагч Монгол охиныг өмнөө байсан. Тэгээд ихэнх мэд их чин чам мессежээр огцор хэлсэн те. Хятад захирлуудаа оршин суугчдын зөвлөлд бид нар ялцаад чанартай засвар хийхийг хүсэж байна гэж чамд хэлсэн үү? Тэгэхээр чи хятад захирлаа уулзуулах гэж юу гэж хэлсэн надад? Хариу өгөхгүй байна тэгж яагаад гэсэн. Би нэг сараас хойш хятад захирлтаа уулзах хүсэл тавьсан уу? Ингээд би чамд хятад захирлтаж уулзгаад нэг сараас хойш би хүсэлтэй тавьсан. Түрүүч одоо тантай уулзах. Чи засч өгөө гэж хэлсэн баярлалаа. Харин засахтаа танах мууцдаг болохоор мэдөө оршин суугч захирлуудтай ч уулзаж ингэж тийм болохоор дэмүү нэг орчуулагч охиныг урдаа ирчээд хятад захирлууд нь уулздаг. Чин захиалан л бариулагч бид нар чинь. Харин тэгээ хэдэн жил болж байгаа. Хятад эзэдүүдтэй чинь хятадын 100% хөрөнгө оруулалттай байна. Монгол улсад идэх чинь бас гадаад улсад гэсэн үг шүү дээ. Яг наад хүмүүсийн чинь хувьд бол чиний хувьд шүү тийм байж болно шүү дээ. Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөл хэдэн оноос хойш байгаа. Хичнээн тэр одоо бодвол 2013 оноос л хойш байгаа байлгүй 2 оноос чинь бод. Би тэрийг надад яаж мэдээ. Танаа энэ иргэд болон орон сууц худалдан борлуулсан компани хооронд асуудал нэг иймэрхүү өнгө төрхтэй байгаа юм а. Анх 72 айлын байр ашиглалтанд орсон цагаас өнөөдөр 28-аас 30 хүрэхгүй айл оршин сууж зарим нэг нь байр нь хүйтэн духгүй учраас нөөж өвсөн талаар иргэн хэлсэн юм а. Бид энэ талаар Fusion компани Монгол талын захирал эмэгтэйгээс уцаар тодруулахад анхнаасаа захиалагч хийж байгаач гүйцэтгэгч компани муу ажилласан. Мөн түнчлэн бүгд найрамдах Хятад ард улсын хаяр гих вакуум цонхны үйлдвэрээр цонхоо хийлгсэн ч маш муу цонх хийж байр сүүдэг талаасаа маш хүйтэн цонх үргэлж цантах болсон сэгих болсон хэмээн мэдээсэн юм а. Өөрөөсөө энэ мэд тайлбар уцаар өгч байгааг нь харуул барилга нь үнэхээр асуудалтай байгаа нь тодорхой бололтой. Харин мэдээлэл өгсөн иргэнийг удаа дараа байраа солих асуудал тавин чирэгдэл учруулж байгаа гэж хэлж байгаа юм а. Энэ мэдчлэн барилга барьж өндөр үнээр иргэдэд зарж борлуулчихад мөнгө авсан хойноо иргэдийн буруу мэд эсвэл туслан гүйцэтгэгчийнхээ буруу мэд тайлбарлаж байгаа барилгын компани найдаж барилга худалдан авах иргэд олон удаа бити хохироосоо гэж хүсгээр байгаа юм а. Иргэдийг хохироож Монгол улсад үйл ажиллагаа явуулсаар байгаа энэ мэт барилгын гадны компаниудын үйл ажиллагаанд салбар яамны зүгээрч бас анхаарлаа хандуулах хэрэгтэй байгаа юм а. Ард түмний тойлд уян мэдээллээ.